За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би Матвей Инкот гэж хүн байна. Тэгээ манай хоёр охин Ануужин Элбэг Жаргал хоёр одоо энэ Харц продакшнд дугуйланд яваад одоо 6 сар болж байна. Сайн байцгаана уу, намайг Инкотын Ануужин гэдэг. Би одоо 15 настай. Харц продакшн дараамын дугуйланд яваад 6 сар болж байна. Намайг анх хэрэгээс иргээ явчих. Энэ дугуйланд анх явуулах шалтгаан бол манай хоёр охин маань жоохон бүрэг. Тэгээд нөгөө яг өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлэх чадвар маш муу тийм байсан. Тэгээд нөгөө эхнэр бит хоёр ярилцаад ер нь энэ хүүхдүүдийн нэг нээлттэй байлгая. Тэгээд бас нэг хүнд дотоод сэтгэлээ илэрхийлэх чадвартай. Тэгээ бас нэг хүний өөдөөс одоо үг хэлчих тийм нэг чадвартай болгоё. Ер нь өөрийгөө илэрхийлэх тийм нэг бүрэн итгэлтэй болгоё гэсэн үгнээс бид хоёр дугуйлан секц сургалаад ер нь энэ манай энэ ойр орчинд ер нь байдгийн болов уу. Тэгээд сургалсан чинь энэ Харц продакшн гэж манай эхнэр фэйсбүүкээр анх утсыг олоод тэгээд өөрөө яриад Намайг анх ээж маань дараамын дугуйланд явахыг санал болгож байсан. Ээжтэй их баярлсан. За би тэгээд дараамын дугуйланд анх орж ирэхдээ их хичмхий ер нь дотгошоогоо дуу цуудаг хөхтэйсэн. Ер нь ямиг чадахгүйгээд хаашаа суучдаг, юмны хойгоор ороод хөөхд байсан. Одоо тэгээд тэр бүхтэй хаяад өөрийгөө өөрчлөхийн төлөө дугуйлныг сонгосон. Өөрийгөө өөрчлөхөд их шантрах үе байдаг. Шамтрах үе гадаад хамт олон маань ингээд дэмждэг маш их баярлалаа. Тэгээд нэг өдөр надад хэлсэн ийм нэг Харц продакшн гэдэг ийм институт байна. Энэ дараамын дугуйлан явах юм байна. Дуу шүлэг ерөөсөө тэгээд хүний дот потенциал шингээс ер нь бүгдийг ингээд заах юм байна. Тэгээд ер нь бүжигчин болох юм байна, жүжигчин болох юм байна, дуулах юм байна. Ерөөсөө бүх юма хүнд илэрхийлэх чадвартай болох юм байна гэд анхын продакшныг надад санал болгож хэлсэн. Тэгтэн би энэ охиноо Элбэг Жаргалыг нэг таквондогийн секцэнд хөтсөн байсан. Тэгсэн манай охин таквондогийн секцэнд дүүтэйг нэг 2 өдөр яваад гоё юм байна гэдгсэн. Эхнэр нүүж эмхтэй хүүхдийн зодоо мотооны секцэнд явуулж идэг. Би тэр секц дугуйлан тэр Харц продакшн гэдэг тэр институтыг олцсон 7 буудалд ойрхон ч юм байлээ. Тэнд явуулъя. Тэгээ ихчтэн цуг явуулаа. Сайн байцгаана уу, намайг Элбэг Жаргал гэдэг. Би 35 дахь сургуулийн 5 ангийн сурагч. Би дараамын дугуйланд яваад одоо бараг 5 сар болж байгаа хаа. 5 сар болж байгаа. Тэгээд би анх дараамын дугуйланд орохдоо ичимхий тэрийг гэхээр үгүй би чадахгүйгээ тайш шуудаг байсан. Одоо тэрийгэ болж байгаа. Тэгээ манай хоёр охин чинь эхний нэг хэдэн өдөр яваад ер нь анхнаасаа их дуртай явсан. Тэгээд аав ээж нь асуусан л да ер нь хэр ямар юм гэсэн чинь ёстой гоё юм байна. Ерөөсөө яг өөрсдийнхөө сонголт бид нэр яг одоо юу сонирхож чинь тэр юугаа оллоо гэд их баяртай байсан манай хоёр. Тэгээд энэ дугуйланд явснаас хойш манай хоёр охин их өөртөө итгэлтэй их нүүрэнгүй болсон нэгдүгээр. Хоёрдугаар тэгээд хүний өөдөөс одоо ичиж зовоод ах юм байхгүй өөрийгөө илэрхийлж чаддаг болсон, зоригтой болсон. Хамгийн гол нь хүнд одоо зориг гэдэг чинь хамгийн нэгдүгээрт байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй болсон. Тэгээд ер нь юм л өөрсдөд нь цогцсон тийм хоёр охин маань одоо тийм л болж байгаа да. Би ээжийнхээ хийдэ дээл өмслөгүй хэр удаа явсныг нь хэдэн үрсээ бүлээцүүлж хичнээн өглөө бусныг нь хийнцэд бие эвжиж хээрээс аргалт хүүснийг нь хитрхи их ядрагтаа
хаяа өвддөг болсныг мэднэ. Тэгээд тэр нөгөө юунд нөгөө YouTube сувгаар нөгөө нэг шүлэг уншсан. Гэхдээ охиндоо битгий гомдоорой. Танийгаа үргэлж өгүүлж хаяа нулимс унагдаг. Хамт байсан ганцхан хормыг ч охин сандаггүй ч гэлээ. Хайс үхжилж ижимэн хүрнэхэд л бодолд нь зурглагдаг. Өөрийн гэгээнээр адуундаа мутахтан өдөр сумын төвөөс цаасыг нь авчрагтан. Твич инхрийлж үнсэс сэрэхтэн дуусах төгснөж тэнэгхэн охин ч харин анзаарах сэтгэлгүй болчир байж Тэгтэн тэр хоёрын сонсоод аюу их баярлсан. Сэтгэл огшоод хоёр охиноороо бахархсандаа аавын тухай шүлэг уншихад аюу баярлаад тэгээд ер нь энэ сургалтанд хүүхдүүдэд суулгаснаар өөрсдийн ч гэсэн сэтгэл оюунд нь бүх юм одоо юу гэж хэлмээр юм те өөрсдийнх нь одоо өөртний итгэлтэй өөрийн зорилготой ийм сайхан болгож байгаа. Тэгээд энэ хамт олон бол энэ багш нарт нэг баярлж байна. Тэгээд ер нь цаашдаа бас хоёр багыгаа ч гэсэн явуулъя гэсэн бодолтой байгаа. Одоо манай баг охин одоо нэг ой гарантай. Тэгээд дараагийнх нь ах нь одоо таквондод явдаг л да бас тэрнийг нэг дараа жилээс ч юм уу цуг явуулчих тий. Хоёр сект цоцлуулаад энэ бас хүүхдийг их нээлттэй болгох юм байна гэд. Яг чи хөөхөн нөгөө нэг юм бичээд хадгалсан байсан аав нь тэрний дээр болоо тийш хийгээд хадгалсан. Энэ том болохоор нэг зүйл энэ ингэж итсэн байгаа. Би анх удаа кинонд тоглох гэж байна. Илбэг жаргал гээд ингээ хөөхөн бичсэн. Ингээд энийг хадгалж байгаа том болохоор нөгөө үзүүлэх гэж. Тэгээд ч бас хүнийг зоригтой болцсон гэсэн үг тийм ээ. Тэгэл одоо энэ секц дугуйланд явуулсандаа их баяртай байгаа. Өөрсдийн их зоригтой сайхан болгож байгаа энэ багшийн хамтарч ажиллаж байгаа энэ хүүхдүүд болон жүжигчид бүгд нь их баярлж байна. Тэгээ манай хүүхдүүд ихэндээ их дуртай. Маргааш тийм жүжигчээ ирнэ. Бид нэр тийм жүжигчэнтэй зураг авахулсан, тэгж ярьсан. Манай багш үргэлж тэгж ингэж ярьж зөвлөдөг гэж ер нь ярьдаг. Тэгээ өөртөө их итгэлтэй их сайхан гоё байгаа. Энэ хамт олонд одоо их баярлж талархснаа илэрхийлье. Тэгээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Та бүгдийг үргэлж урлагийн янжин том бурхан ивэж явах болтугай. Яа баярлалаа.